Сайн байцгаана уу бага ангийн багшийг дэмжих төсөлд Баян Түмэн сумаас оролцож байгаа бага ангийн багш Инх Чаргал байна. Ажиллах хугацаанд өөрийн мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлж, сурагчдад мэдлэг, ур чадвар дадлыг эзэмшүүлэхийг зорин ажиллаж байна. Өөрийн дааж авсан ангийг тал бүрээр нь хөгжүүлэхийг зорин онлайн болон танхим босолсон сургалтуудыг хүүхдийнхээ хэрэгцээ сонирхолд тулгуурлан зохион байгуулж байна. Ангийн сурагчдын хэрэгцээ сонирхолд тулгуурлан онлайн болон хичээл сургалтыг зохион байгуулж, унсан номын тэмдэглэл өгтүүлж, ойлгон унших чадварыг хөгжүүлэхийг зорж, математикийн хичээл дээр сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхийг зорин ажиллаж байна. Мөн ялгаатай даалгаврыг боловсруулахаас гадна ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг боловсруулан хүүхдийнхээ нас сэтгэхүй онцлогтод тохируулан мөн аймгийн хөндлөнгийн үнэлгээгээр 70-аас дээш хувьтай үнэлэгдэж хүүхэд бүрийг тал бүрээр нь хөгжүүлэхийг зорж ажиллаж байна. Сургуулиас зохиогдож байгаа үйл ажиллагаанд хүүхдүүдэд тогтмол оролцуулж, бэлтгэн оролцож олон амжилтыг гаргаж авьяаслаг анги болон шилдэг анги зэрэг олон амжилтуудыг гаргаж ажиллаж байна. Мөн эцэг эхтэйгээ хүүхдийнх нь хөгжил төлөвшил хүмүүжлийг сайжруулах зорилгоор хамтран ажиллаж үйл ажиллагаагаа зохион байгуулж эцэгхийн зөвлөлтөөгөө хуруулсан холбоотой ажиллаж байна. Бага ангийн багш нартайгаа хамтран Монгол хэл математикийн нэгж хөтөлбөрийн боловсролч хөтөлбөрийн уралдаанд амжилттай оролцож мөн сургууль хүмүүжүүлэх эрдэм шинжилгээний бүсийн бэлтжүүлэгт багш эцэг эхтэй хамтран ажиллах сэтгэлийг хэлэлцүүлсэн байна. Интеграц хичээлийг сургуулийн хэмжээнд зохион байгуулж багш нартайгаа хамтран хичээл зааж 2 дугаар байранд шалгарсан. Цаашид цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж хүүхдийнхээ хэрэгцээ сонирхлыг судлан хичээл сургалтын үйл ажиллагааг явуулж өөрийгөө тасралтгүй хөгжүүлж ажиллахыг зорилт тавин ажиллаж байна.